уу та бүхэнд энэхүү өдрийн мэндийг хүргэе. За ингээ ойр дөрөвсөн ингээ бичлэг хийсэнгүү. За тийм учраас одоо өнөөдөр хэлээ гой зэл хийж идэнгээ. Одоо ингээ миний хувьд өөр тохиолсон зүйлийнхэн тухай бодоод ингээ ярилцъя гэж хэлсэн байгаа. За тийм болохоор та бүхэн маань бичлэгээ дуустал үзээрэй. Hour later. Таад маныг сонирхож магадгүй. За ингээд зурган дээр харсан байгаа. Ерөнхийдөө бол би догбогийн гэж ерөнхийдөө бол бодож байгаа. Би ерөнхийдөө бол догбогийн би маш олон удаа би ингээд фейлжсэн байхгүй. Таад магадгүй догбогийн янз бүрийн ингээд солонгос гой хоолууд нөө кинонуудаас драмнууд саяг хараад янз бүрийн бичлэг ASR-мууд үзээд ингээд хийж үзэх юмсан итгэмсэн гэж ерөнхийдөө бол аягүй хүсэжсэн баг. Миний ч гэсэн яг адилхан ерөнхийдөө бол яг тэгж эхэлжсэн. Гэхдээ би ерөнхийдөө бол 2-3 удаа хийж идчихсэний хувьд маш олон удаа би ерөнхийдөө бол фейлжсэн. Хамгийн их одоо ингээд яажсэн бэ гэхлээр би нөгөө ингээд догбогига ингээ хийж чад өөрөө гараар хийж байгаа ингээ будаагаа хийгээд дэвтэйгээд нөгөөдгөө нухаад тэгснээ ингээ нөгөөдгөө ерөөдөө тэр бол маш худлаа юм болсон. Тэгээ дараагийн удаа ингээ бэлэн бэлэн авдаг гэдэг тийм ч амар таалагдаагүй. Ерөөд бол 2-3 удаа ингээ өөрөө төлөөс навж үзсэн надад хамгийн их таалагдсан ч юм уу те. Тэр зүйлүүдийг өнгөслөд өнөөдрийнхөө энэ зүйлийг ингээ за ерөөд бол нэг хийж үзье. Баг ингээ ерөөд бол ASMR таг өцтэй байх гэж ерөөд бол бодож байна. За ингээд ямар догбог ашигласан хэрэглэдэг юм савтай бэлэн юм савтай нэг ашигласан байгаа. Мөн дээрээс нь цандаг гомс өнөөдөр гомс гэж бодсон ойртыг байгаа. За хүчгааруу. За тэгээд сой соус. Тэгээ баг зэргийн одоо юм ногоо ашиглаж бол шийдсэн байгаа. За бэлэн таад маань магадгүй өөртөө бүтээж гисэн төвшөлтөө өөр бичлэгүүдийг үзээд хийж исэн багтаа ингээд амар олон ингээд күчгааруу гэх мэт олон төрлийн материал магадгүй авч яснаас энэ маань дотроо нэг юм соус юу бэлэн байдаг болохоор илүү магадгүй хийхэд амар байх гэдэг утгаар ерөөхдөө бол би энийг энэ удаа ингээд сонгож авч хийж байгаа. Магадгүй ерөөхдөө бол дан заавал энэхүү амтлагчдаа ашиглахгүйгээр зөвхөн энд байдаг амтлагчдууд авсан зүйлээрээ хийж болохгүй. Мөн дээрээс магадгүй нэмэлт хийж ямар болох вэ гэдэг үүднээс ерөөхдөө сонирхуулъя. Та хэд магадгүй гэртээ хийж энийг үзээд гэртээ хийж үзье хүсэж ивэл янз бүрийн бичлэгнэр байгаа мөн дээрээс нь энийг шууд аваад хэрэглээд үзээрэй. За ингээд ерөөхдөө бид нэг ашигласан аюун дүрэн хэлээ юу халаач. Тэгээд хамгийн дүнд бол манай дээр бол хэлсэн гэж халаа. Бид маш гоё юм л хөө. Одоо саяны харуулсан сон. Та-да. Яа чадчихлаа штэ. За одоо ингээ баг л ASMR гэдэг нэг хийгээд хүсдэг байсан. Тэгээ одоо Хүмүүс арчих цаасаа бэлдчих. Thousand years later. За тэрнээ бол ярилццаа гэсэн учраас одоо ихэд бол төр ASMR зөксөөгөө хэдүүлээ өргөжлүүлээд яриагаа өргөжлүүлье.
Биш яриагаа эхлэе гэж бодлаа. За юун дөрөндөө би өөрийнхөө яг юун дээр алддаг байснаа магадгүй та хэд маань хийж идчихвэл битгий алдаасаа гэдсэн хэдэн зүйл хийж үзье. Биш хэлээ. За нэгтгэх юм бол усаа битгий ихтүүлээрэ би өмнө нь усаа аягүй ихтүүлчихдэг байсан юм байна. Тийм болохоор ингээд нөгөө нэг гоё амт маань усандаа байхгүй болоод тэгчдэг байсан юм байна. За хоёр дахь юм бол би ерөнхийдөө энэ дээр бяцлаг хийгээг таад маань анзаарсан баг. Би ерөнхийдөө нөгөө нэг бяцлаг нь тийм ч амар дуртай биш учраас ерөнхийдөө энэ дээр ерөнхийдөө бяцлаг хийгээгөө хэрвээ таад маань бисгтээ төгсч бол мэдээж моцарелла бяцлаг юм янз бүрийн бяцлаг дээр нь тавиад хайлуулад мөн идэх бүрэн боломжтой. Өмнө дээрээс нь заавал ингээд бусдын бичлэгийг ингээд үзэж харж байгаа тэднэр шиг хийхээс илүү одоо өөртөө ингээд боломжтой байгаагаараа яаж хийж идмээр байгаагаараа хийгээд идвэл бас айгүй гоё юм байна гэж ерөнхийдөө бол хэлмээр байна. Одоо ерөнхийдөө бол энэ удаагийнхан маань ерөнхийдөө маш амжилттай боллоо. Үнэхээр салахын аргагүй. Мөн дээрээс ингээд магадгүй та ямаа ярьж иж идээд ах маань ерөнхийдөө бол жоохон тохиромжгүй байх гэж бодоод төр болоод хэдүүлээ ерөнхийдөө бол ярианда орё гэж шийдлээ. Тэгээ та хэдийн маань магадгүй миний үед хийсэн догбогийн маань хийсэн арга ашлан магадгүй таалагдаад дагаад хийгээд үзээрэй. Мөн дээрээс магадгүй асуух зүйл байвал асуугаарай. Чатгаараа хариулмаар байна. Магадгүй мөн энэ доор маань бас зарим үзэж байгаа хүмүүс маань ерөнхийдөө бол ингэдэггүй шүү тэгдэггүй шүү гэдэг зүйл байвал мөн бистаа хэлээд өгөөрэй. Би ихэд бол яг өөрийнхөө аргачлалаар нэг амар тэгэж дараал мараал гэвгүй яг өөрийнхөө зүйлээр ингээд байгаа боломжоор соуснуудаа ч юм уу те ачлаад хэлээ. Нэг юм маань миний саяны авсан маань ингээд дотор янз бүр олон төрөлтэй байдаг байхгүй юу? Одоо ингээд улаан лал гэх юм уу? Улаан лалтай, чилитэй зүгээр ингээд яг юм жан шиг юм жоохон ингээд одоо өнгөрөлсөн жоохон хар төрлийн. Минийх болохоор тийм амар юу байхгүй. Халуун ногоо би айгу ихтэй идхийг хүсдэг учраас нэг бол халуун ногоотой ерөнхийдөө бол сонгоод авсан. Тэгсэн чинь энэ маань дээрэс нь жоохон ингээд амтлагчуд хийгээд ирэхээр бүр амар халуун ногоотой болох учраас магадгүй халуун ногоотой юм дуртай хэрнээ бүр хитэрч юм бол хит идэж чаддгүй хүмүүс байх юм бол бас хит амар тийм халуун ногоотой зүйлийг бас битгий сонгоорой. Тэр улаан лалтай ч юм уу тийм зүйл арай халуун ногоо багтай зүйлийг сонгол магадгүй дээр юм бэ шүү. Гэтэ идэхэд амар гоё юм бас ганцхан. Амар гоё. Мөн дээрээс нь би баг зэргийн түлэгдсэн юм ингээд аман дороо шаржигж байгаа мэдрэмж нь би өөр амар дуртай болохоор би ингээд баг зэргийн ингэж би ингэж түлж өгсөн. Тэгэхээр ингээд нэг амд гоё шаржигнаад тийм айгүй гоё мэдрэмж надад өгдөг. За өнөөдөр ягаад ийм бичлэг хийх болсон санааны хатгаар ярив. За яагаад энэ бүх бичлэгийг хийдэг би ерөөдөө одоо төгсгөнгөө сурагч байхгүй юу? Төгсгөнгөө сурагч болохоор яагаад ч юм бэ жоох ингээд ачаалал дарамт стресс гэх юм уу зүйл ерөөдөө тодорхой хэмжээгээр тохиолдож байгаа. Тэг ингээд байнга хичээл гэж жоохон ядаргаа, нойргуудл, стресстэй ингээд ээжтэй муу авчуул яах вэ? Хүмүүс намайг юу гэж бодох вэ? Яах вэ? Хийх вэ гэсэн маш олон бодлууд байгаа. Магадгүй яг тэр зүйлүүдээс болоод тэг би ядаж өөртөө нэг юм бодол над төрсөн. За ядаж тэ энэ 7 хоногийн хугацаанд би 6 хоногт нэг тийм үнэхээр сайн хичээлээ гэж ганцхан өдрийг тэ би бүтэн өөртөө тасвал би ямар хичээл нам гэхгүй те би өөрийнхөө дуртай хоолыг хийж идээд гоё хүсэн юм хийгээд зургатаа үзээд амраад гоё happy enjoy байхыг хүссэн учраас ерхэд бол маргааш нь хичээлдээ би даалгавраа хийгээгүй би халгалах байсан гэсэн би 7 хоногийн ядаж ганц тийм ч учраас 7 хоногийн ядаж ганц ч гэсэн өдрийг ингээд өөртөө зарцуулъя гэж хийдээд ерхэд бол нэг тийм байдаг болсон байгаа. За тэгээд миний хувьд ингээд надад тохиолж байгаа юм те яг энэхүү биш үсрэ миний үе тэнгийнхэн болоод магадгүй дараа жилдээ төгсгөнгө болох дүүнер маань ч юм уу те үзээд мөн дээрээс ахагч нар үзээд те тийм бүгд л энэ зүйлийг те туулаад гарсан байгаа юм чи магадгүй ийм байдаг шүүгээд доор ингээд комментүүд сан сэтгэлүүдээ бас ингээд үлдээгээд өгөөрэй гэж хүсэж байна. За миний хувьд гэх юм бол ерөөдөө бол ингээд хичээлээ хийгээд хажуугаар нь тодорхой хэмжээний ингээд стресс, ядаргаа гэх мэт зүйл ингээд яг адилхан үе тэнгийнхэн маань бол мэдээж бол ингээд орж л байгаа хэ. Ингээд хичээлдээ муу авчвал яах вэ? Ийх бол гэд магадгүй тэр зүйлээс гарах магадгүй нэг зүйл маань те ядаж ганцхан цагийг ч юм уу те ганцхан өдрийг ингээд өөртөө зарцуулаад өөртөө хайртай дотны хүмүүстэйгээ хамт байх хэрэгтэй байна гэж шийдсэн. Яг тэгэхээр те 7 хоног жингоо ингээ яачаар те ярилцч өмнө ингээ гэр бүл ингээ тэр зүйл маань ингээ орхивдоод байгаа хэдийгээр айгуу чухал ч гэсэн те
Миний хамгийн номер 1 байх ёстой зүйл бол мэдээж та бидний гэр бүл байгаа. Тийм учраас тэр хүмүүсээ цаг гаргаасаа гэж ихэд бол би энэ зүйлээрээ зөвлөмөр байна. Мэдвэл би яг өөрөө тодорхой хэмжээний стресс дээрээс ядаргаатай галгыг та хэдэ те ста дараа жил болоод тест ингэрээ тэгэрээ гэж бол ихэд бол хэлж чадахгүй байна. Зүгээр л яг надад ийм санагдаж байгаа шүү. Санагдаад байгаа гэдэг зүйлээ ихэд бол та хэдтэйг ингэж хуваалцахыг хүссэн байгаа. Энэ маань ямар гоё харагдаад байна. Тодорхой хэмжээгээр хүн болгонд тулгардаг одоо нэг асуудал байдаг шүү дээ. Ингээд өөрийгөө амар бусдаас дутуугаар мэдрэх. Би яг энэ зүйл маань одоо мэдээж янз бүрийн шинжлэх ухаантай тодорхой хэмжээ одоо янз бүрийн тийм нэршүүд байгаа. Би тэр зүйлүүдийг мэдэхгүй. Зүгээр би өөрийнхөө бодлогос хуваалцах гэх юм бол нэг зүйл ойлгосон. Би ингээ фэйсбүүкээр явж байгаадаа аягүй гоё гарч ирсэн байхгүй юу? Зарим хүн 20 настай амжилтанд хүрч болов. Зарим хүн 40-тойдөө, зарим хүн яг 60-тайдаа. Гэхдээ тэр зүйл бол тухайн хүний яг тухайн цаг мөчтөн тохиолж байгаа. Чи хин нэгнээс төрүүлээгүй, чи хин нэгнээс хоцроогүй, чи яг одоо байгаа цагтаа амьдарч байгаа учраас заавал битгий өөрийгөө болоогүй байна гэж өөртөө битгий дарамт үг стресс өгөөрэй гэдэг маань энэ зүйл маань би энийг уушаал хөөх ямар гоё юм бэ? Яг надад тулгарч исэн юм бэ гэдэг би өөр аягүй мэдсэн байхгүй. Биднэрт нэг одоо янз бүрийн асуудалгаар тэгдэж нэг хүнээс асуугаар яг нөгөө хүн маань нэг зүйл хэлвэл аягүй тийм ингээд гой болох гэдэг юм шиг яг миний хүсчихсэн хариултыг хэлчихвэл гоё болох. Гэхдээ бидний хайж байгаа хариулт ч юм уу тэр зүйл маань яг нэг тийм энгийн зүйл дээр одоо байдгийн юм шиг санагдаад байдаг тий. Чи өөрөө асуултынхаа хариултыг мэдж байгаа яг яах хэвээр ямар баха. Гэхдээ тэрийг нэг хүндлэнгийн хүнээс эсвэл найзаасаа эсвэл гэр бүлийнхаа хүнээс хүсэж байдаг тий. Тийм болохоор хамгийн ихэнтэй чи ихэд өөрийгөө ойлгоод эхлээд хамгийн гол зүйл бол чи бусдаас магадгүй өөрийгөө хайр, халамж гэдэг зүйл нэхээс эхлээд өөрөөсөө мэдээж тухайн гэр орныхон болоод ойр тойрныхон гэдэг зүйл бол мэдээж нөлөөлнө. Гэхдээ хамгийн ихэнд чи өөртөө нөлөөлж чадах өөрийнхөө оюун бодолд нөлөөлж тэр хүн бол ганцхан хүн бол чи өөрөө. Тийм учраас өөрийгөө ерөөсөө би чадахгүй байна, би тэнийг юм байна, би мулхуу болохоор тэгээ босод би бас яг тэдэг байсан л да манай ангийн хүмүүс ингээл амжилт гаргаад мундаг явж явах би байдаг. Спорт дооч байхгүй, сурлагдааш нэг сайн биш те. Ингээ гадуур зүр ингээл үе тэнгийнхаа надаас дүү хүмүүс ингээл амжилттай хараад би ямар ачаагүй юм бэ те. Би өснөр үнэхээр арчаагүй амт юм ба гэж бодвол ингэж боддог үе надад байсан. Гэхдээ цаг хугацааны хэрхэнд тодорхой хэмжээгээр би яг өөрийгөө олгоод амжилттай авах би тодорхой хэмжээгээр ингэж шатчаа дахиад явах хэрэгтэй. Одоо л миний цаг ирж байгаа маань тийм учраас чи ерөөсөө хинээс хоцроогүй төрүүлээгүй чиг одоо байгаа цагтай байна. Тийм учраас өөрийгөө битгий голоор энэ маань яг өсвөр насны залуустай магадгүй 20 гарсан зарим хүмүүс ч гэсэн аюух тохиолддог байх. Энэ зүйлийн маань тухай бас магадгүй энийг үзэж байгаа хүмүүс нь ингээд доор сайхан бичээд нэг нэгэндээ гоё урмын үг, сайн сайхан үгийг бас ингээд бичээд үлдээгээрэй гэж та хэдээсээ хүсэж байна. Тэгээд удахгүй энэ 7 хоногтой ч юм уу монтажны зурагтай байж би ингээд халуунагаатай зүйл идээ те магадгүй батгаа гаргаж иж магадгүй гэхдээ хамаагүй те би яг одоо байгаа цаг дараа би дуртай зүйл яагаад хүссэн зүйл явдаад сая энэ зүйлийг хийж яхад амар гоё мэдрэмж төрсөн те та хэд маань магадгүй амьдралаас тийм жижигхэн зүйлээсээ те идэж болж байгаа зүйлээсээ алхаж байгаа цэцэг гоё цэцгэн дуртай гоё ингээд цэцэг өнөглээд агаар амьсаад тийм богинохон зүйлчлээ тийм гоё мэдрэмжийг мэдэрдэг байгаасай. Тэ 10 жил нь 10 жилийн хугацаанд тэ ингээд сураад явж байхад би ингээд маш олон зүйлийн тухай ингээд бодно, орно, сэтгэлээр унана, тэгээ гинт гой өөртөө ихтэй маш олон зүйл байсан. Тэр зүйлийн хугацаанд тэ сэтгэлээр унах үедээ хамгийн нэгтэндээ та хэд бүгдлээдлэхий төсөл гой дуу сонсоод, хөгжмөн сонсоод алах, тайвшир. Гэхдээ хизээж битгий уураа шийдэр яа. Тэгэхээр би өөрөө бас жоо тийм төрмгийн уртаа уурлахаараа ихэд бол янз бүр тэнэг үйл гаргачих гад байдаг бас тийм төрлийн. Тэгээд энэ маань амар буруу гэдэг нь би өөрийнхөө үлдээр ч гэсэн анзаарсан. Би ингээд уурал муулаа ингээд хан маань ингээд амар ингээд цохиж мөхдөг тэг ингээд нэг боромхийд гэж ярьдаг тийм бүр амар тийм. Гэтэ энэ зүйлээр ингээд тавьшаад амар ууралсан үед ингээд өөрөө бүр твчиж хагаад хүнзгий явсан авах ч юм уу те. Тэгээд чи өсвөр наснд маш олон гинт ингээд огцсон муудал баг ингээд багш ингээл юмлгүүд баг багшийн тэр хүнд нь уур уурал ээж аваа хоёр нэг бүлэнгүүд нь тэр хүнд нь ингээд дүрсгэж ингэж уур уурал. Яг тийм зүйл ерөөдөө бол байсан. Тодорхой хэмжээ заримдаа ч гэсэн байдаг ч гэсэндээ өөрийгөө ингээд твчээд хүлээцтэй байгаа нь бол хамгийн зөв алхам те. Эцээ энэ үгийг бол та хэд мэдээж одоо бараг худалч наснасаа сонсож байгаа гэдэг тийм. Тэр хүмүүсийн хэлж байгаа үг эргээд бидний төлөө байд гэдэг зүйлүүд ерөөдөө бол үнэ. За тэгээ миний түрүүний хэлсэн те
Энэ асуудал дээр ингээд маш тодорхой хэмжээний манай сургуулийн таньдаг хүмүүстэй яг би ч өөрөө яг тийм байсантэй өөрийнхөө айгу дутууг мэдэрдэг. Гэтээ нийгэмдээ би яг одоо амьдарч байгаа да яг юм одоо байгаа зүйлээ талархаад магадгүй ирээдүйд болох зүйлийн тухай биш өнгөрсөндөө шаналаад явах тухай зүйлийн тухай биш зөвхөн яг одоо цаг дээр гоё амьдраад бүх зүйлээс гоё мэдээж бүх зүйлээс биш л тээ. Гэтэ магадгүй нэг тийм бяцхан зүйлсээс гоё найзтайгаа гоё ярьж байгаа те бид нарт нэг тийм үү байдагтай яг ингээл гэртээ амар ингээл ууралцсан гонглсон байснаа анги дээр очиод найзтайгаар шал өөр амар гоё мэдрэмжүүдийг те найзтаас авч чаддаг хамт байх үед те яг тэр зүйлээр магадгүй амьдралын чинь жижигхэн утга учир те оршиж байгаа байх гэж ерөөдөө боддог. Тэгээд өнөөдрийн тухай ерөөд бол иймэрхүү зүйлсийн тухай ярий те жоохон өөрийгөө тодорхой хэмжээг 10 жилийн тухайд ингээд сурсан ингээд сурахч байх уу? Сэтгэл зүйн байдал маань ямар байсан тэг мэдээж би ч гэсэн яг л бол одоо ч гэсэн сэтгэл зүйн байдал маш тогтворгүй байгаа. Гинт аим оргол гинт ингээл гоё болол тэгсний гинт дахиад навсмаж мунаа тийм зүйл мэдээж байгаа. Үнэхээр л би амар хороо фейс дээр өөхөх юмсаа би хинт чирэггүй амтын гих мэт зүйлсүүдийг би шеэрлдэг би амардаг. Гэхдээ хамгийн гол зүйл нь би чи бид нар бүгд одоо амьд байна. Тийм учраас яг энэ амьдрал дээр гоё зүйлсийг мэдээж болохгүй сөрөг байгаа зүйл маш их байгаа штэ. Гэхдээ магадгүй би яг одоо идж байгаа энэ зүйлээсээ би амар гоё happy байдлыг би мэдэрч байна. Маргааш би даалгавраа хийгээгүй би багштай асуултна гэдгийг мэдчихэж байгаа ч гэсэн яг одоогийн байдал надад амар гоё байна. Энэ 7 хоногт монтажын зурагтай маргааш миний нүүрэн дээр батг гарцсан зэрэг баг. Гэхдээ ерөөд бол би тэр зүйл надад хамаагүй санагдаж байна. Би маргааш айгуул босч ирээл ёо яах гэж өчтөр идвэ гэж бодож магадгүй. Гэтэл надад яг одоо байгаа юм байна. Ганцхан өдрийг өөртөө ингэж байгаа надад амар гоё байна. Эндээс 12 дугаар ангийнх маань яг үеийнхийнх маань үзчихвэл та нар маань ч гэсэн ганцхан өдрийг ч гэсэн яг өөртөө зориулаад гоё зүйлсийг хийгээд гоё байгаарай. Амун дээрээс нь би ч гэсэн одоо ерөнхийдөө хэлсэн шүү дээ. Сая ингээд ээжтийн гээд асуудал, депрессүүд асуудал байгаа. Тэр зүйлсээ хэрхэн давах туулахыг тухай би магадгүй арга зам би одоо ч хайж байгаа. Тэр зүйлийн тухай даваад туулсан. Тэгээд тэр хүмүүс ах эгч нар маань энийг үзчихвэл гоё арга замаасаа мэдлэгээсээ туршлагаасаа бид нартай ингээд элен далангуй сайхан хуваалцаараа ингээд дараа дараагийн бичлэг дээр болохоор би яг ээшээ дуусныхаа дараа хэрхэн давсан ерөнхийдөө бол хүн болгонд яг одоо байгаа нэг асуудал ээшээ яах вэ яг одоо ч гэсэн бодож байна. Гэтэ би яг одоо ээшээ биш би яг одоо хоолоо бодоод хоолоо идэж сууж байна. За ерөнхийдөө бол өнөөдрийн бичлэг нэгэд бол нэг иймэрхүү байлаа. Гэтэ надад маш гоё байлаа. Хамгийн анхны удаага гоё догбуугийн гоё фейлтлгүй хийж идэж чадлаа гоё байлаа. Гой хөгжмөн сонсоод хоолоо идэж байна. Та нартай сайхан ярилцж байна. За ингээд дараагийнхаа бичлэгээ та бүхэн маань ямар байлгахыг хүсэж байгаагаа комментуудаар мөн бичээрэй. Гой чаленжууд байвал би магадгүй бас тэр зүйлс би орлоод үзье гэж бодож байгаа. Тэр зүйлс хин нэгээ би урайлаарай. За ингээд таад маань одоо энэ бичлэг маань нэлээд арайхан орно. Тийм болохоор таад маань шинэ 7 хоногт нь амжилт хүсье 5 сарын хэдүүлээ алаад өгцгөөе.